Сайн байцгаана уу? За энэ удаад нүүрс зурагчийн давхар эслийг шингээгч буюу CO2 абсорбант сода лаймын талаар ярих гэж байна. За дэлхийд дээр бол үндсэн 4 хэлбэрээр үйлдвэрлэж байдаг. Бөөрөнхий, хагас бөөрөнхий, зөөвөн болон тодорхой хэлбэргүйгээ 4 төрлөөр үйлдвэрлэж байдаг. За Монголд одоо хэрэглэж байгаа нь бол дандаа тийм зөөвөн тэгээд хэлбэргүй гэсэн үндсэн 2 төрлийг бол түлхүү хэрэглэж байгаа. За доор нь бол дандаа тухайн компани өөрийнх нь ямар хэлбэрээр үйлдвэрлэхийг бол тодруулж харуулсан байна. За дэлхийд дээр бол тодорхой хаашаашаа 1 инчтэй зайд хэдэн ширхэг байгаа, хэдэн майш байгаа гэдгээс нь хамааруулаад стандарт тогтоосон байдаг. Тэр нь одоо хаашаашаа 1 инчтэйд бол 4-8 байх нь бол стандарт гэж үздэг юм байна. Яагаад тэгэхээр тухайн шохоо бол хэтэрхий том буюу хаашаашаа 1 инчэд одоо том 4-өөс цөөн байх тусмаа шингэх гадаргуу багтай, эсэргүүцэл багтай байдаг. 8-аас дээш буюу хит жижиг, хит олон байхаараа амьсгалын замын эсэргүүцлийг нэмэгдүүлдэг, шингэх гадаргуу нэмэгдүүлдэг, даст буюу тоосон зэрэг хитийг үүсдэг гэх мэтчлэн зүйлүүд бол байдаг байна. За абсорбантын хувьд гэх юм бол мэдээж одоо орчин үеийн бидний хэрэглэдэг унтуулгын аппаратуудад дандаа ийм эргэн амьсгалах буюу rebreathing системтэй байдаг. Тэгэхээр fresh gas-наас орж ирж байгаа хий хүн тухайн өвчтөн амьсгалаад буцаагаад CO2-ыг ялгаруулж байгаа. CO2-ыг бол сода лайм уруулд оруулаад эргэн амьсгалах замаар бол явагддаг. За үлдсэн waste буюу бохирдол нь scavenging системээр бол гартагшилдаг гэсэн үг. За тухайн CO2-ыг хувьд гэх юм бол сода лайм нь одоо эргэн одоо шаталсан уруулд оруулдаг гэсэн. Тэгэхээр CO2-ыг амьсгалаас гарч байгаа тэр CO2 эхлээд тустай уруулд ороод карбоник acid уруулд ордог гэсэн. Тэгэхээр 2-3 шаталсан уруулын үр дүнд тухайн одоо цагаан өнгөтэй хуурай байсан тэр шохоо эцсийн дүндээ ягаан өнгөтэй болоод солих гэх мэтчлэн одоо үр дүнд хүрдэг гэсэн. За тухайн шаталсан уруулыг харуулж байна. CO2 устдаа уруулд ороод карбоник acid үүсээд натрий болон калиум оожтой уруулд буюу хурдан уруулд ороод эцсийн дүндээ одоо кальцийн оожтой уруулд ордог гэсэн. Тухайн сода лайм бол өөрөө яг үндсэн CO2-ыг шингээгч нь кальцийн оош байгаа. Натрий болон калиум оошийн хувьд бол дандаа катализаторын үүргийг гүйцэтгэдэг учраас үндсэн бодис биш гэсэн. Дандаа хурцгуурын үүрэг гүйцэтгэдэг. За энэ уруулын үр дүнд болохоор кальци CO2 маань болохоор бусдаа уруулд ороод тухайн шохоо бол өөрөө өнгөн хувираад дээрэс нь хими уруулын дүнд ийм дулаан үүсч идэг учраас ийм тэр канистр дээр бол ийм дулаан бүлээн байдаг байгаа. За энэ хүснэгтэн дээр бол одоо яг нь интерсуржикал компани бүтээгдэхүүнийг тодруулан харуулж байна. Бусад компани бүтээгдэхүүнүүдэд бол кальци оош болон натрий оош нь хэдэн хувь агуулж байгаа гэдгийг бол тухайн үйлдвэрлэгч бол хувьд бол тодорхойлж тавьсан байдаг. За жишээлбэл интерсорб компанийн интерсуржикал компани интерсорбын энэ бүтээгдэхүүн дээр бол кальци оош нь нэлээд өндөр хувь 97%-ийг агуулж байна. Яг үндсэн стандарт нь бол 75-аас 80% байдаг. За тэгээд катализатор буюу хурцгуур нь 3%-ийг агуулж байна. За интерсорб гэдэг энэ шохоо ийм бүтцтэй байх нь гэдгийг тодорхой харж болно гэсэн үг. За үйлдвэрлэгч компаниуд бол тухайн хими уруулыг хурдан бөгөөд тэгээд тухайн дулааныг жигд явуулах зорилгоор маш олон нэмэлт бүтээгдэхүүнүүдийг буюу катализаторуудыг химийн бодисыг бол нэмж өгсөн байдаг. Үндсэн одоо хими уруулд орох тэр CO2-д уруулд орох кальци оошиг бол хэдэн хувиар агуулж байгаа вэ гэдэг нь аюул чухал ач холбогдолтой. За дэлхийд дээр бол яг баррел лайм болон натрийн шохоо, барын шохоо гэдэг хоёр үндсэн үйлдвэрлэдэг байсан. 2003 оноос хойш баррел лаймыг үйлдвэрлэгээ болсон байгаа. Яагаад тэгэхээр одоо сеофлоронтой уруулд ордог, дээрээс нь хоруу чанар ихтэй байдагтай холбоотойгоор одоо бол дандаа сода лайм буюу натрийн шохоог төлхөө хэрэглэдэг байна. Тэгэхээр катализатор болон бусад ямар бодисууд хамаарж байгаа вэ гэдгийг тухайн шохооноос харах нь илүү ач холбогдолтой байдаг байна. За яагаад сода лаймын өнгө өөрчлөгддөг вэ? За тухайн сода лайм бол өөрөө цэвэр үедээ pH нь бол 14 байгаа. Тэгээ кальци оош бол натрий оош одоо агуулж байгаа учраас нэлээд суурлаг буюу pH 14-тэй байдаг гэсэн үг. Тэгээд CO2-тэй уруулд ороод кальци оош болон натрий ооштой уруулд ороод pH нь буурах юм бол өнгө нь хувирдаг гэсэн үг. Практик дээр бол их хвчлэн цагаанаас ягаан руу хувирдаг. За тэгээ өнгө нь өөрчлөгдөх нь өөрөө яг уу бид нэр индикатор болоод солих болсон байна гэж үздэг боловч хамгийн гол монитор бол FiCO2 буюу
одоо бол орчин үеийн аппаратын дээр дандаа орж байгаа CO2-ыг бол хэмждэг болсон. Энэ монитороор бол содол аймын өнгийг, содол аймын одоо солих хугацааг бол мэдэх боломжтой гэсэн үг. За содол аймыг хэрэглэх үедээ яагаад өнгө нь эргээд хувирдаг вэ гэхээр энэ нь химийн урвалд одоо ороогүй байгаа үе шүү дээ. Тухайн одоо химийн урвалд орсон үедээ дулаан болон усыг ялгаруулж байгаа. Тэгэхээр pH багаар буцаад одоо урвалд ороогүй үедээ өсөөд хэвийн өнгөтэй болчдөг. Тэгэхээр тэр хэрэгэлсэн шохоог эргэн хэрэглэх юм бол эргээд хурдан одоо солиулах шаардлага гарна л гэсэн үг. Тэгэхээр энэ бол хэтэрхий одоо хуурай болсон байдаг. Тэгэхээр хуурай шохоо эргэн хэрэглэхэд бол нэлээд хоруу чанар өндөртэй байдаг. За яагаад амьсгалын хүрээнд ус тогтдог вэ гэхээр дөрөв хэлсэнчлэн химийн урвалын үрдэнд дулаан болон ус үүсэж идэг. Тэгэхээр шаталсан урвалын дүнд үүсэж байгаа тэр дулаан тэгээд ус нь үүсэж байгаа учраас энэ унтуулгын аппаратны үр дүнд ингээд тодорхой хэмжээгээр амьсгалын хүрээнд ингээд цаантаад ус үүсчдэг байгаа. За бүтээгдэхүүний сонголтын дээр нэлээд бас анхаарах шаардлагатай байт юм байна. Яагаад тэгэхээр бидний мэдж байгаагаар бол зөвхөн одоо цагаанаас ягаан руу хувирдаг гэж ойлголтоос өрөөсгөл байдаг юм байна. Ягаанаас цагаан руу хувирдаг шохоо, цагаанаас ногоон руу хувирдаг шохоо, ногооноос ягаан руу хувирдаг шохоо гих мэтчлэн үйлдвэрлэдэг байх нь. За одоо энд бол Intersurgical компани бүтээгдэхүүнүүдийг харж байна. За энэ дээр тайлбарлах зүйл нь болохоор юу вэ гэхээр тухайн шохоо усны одоо агуулмж нь хэр байгаа вэ гэдгийг заавал бид нар харж явах хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр энэ чинь шаталсан урвалын эхний урвал нь устай урвалд орж байгаа учраас тухайн шохоо бол 13-аас 17%, за зарим их сурвалж дээр бол 20%-аар бол усыг агуулж явах хэрэгтэй юм байна. Түүнээс хит их нойтон байх тусмаа энд ямар нэгэн урсгал явахд хэцүү болно гэсэн үг. За дээрэс нь тухайн одоо үндсэн химийн урвалд ордог байсан кальцийн OH байгаа. За тэгээ бус нь бол дандаа уртасгуурууд гэсэн үг. За жишээлбэл энэ зилайт болон силика гэдэг энэ одоо нэмэлт байцууд нь ямар ач холбогдолтой вэ гэхээр энэ нь нэлийн чигийг зохицуулж өгөх зорилттой байдаг. Дотроо юм бичил нүхтэй бодис гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор тухайн химийн урвалд орж байхад урсгалыг жигд явуулах, за дээрээс нь чигийг хит их үүсэхгүй байх, жигд байлгах, дулааныг жигд байлгах зорилттойгоор үйлдвэрлэсэн байдаг учраас зарим талаар нэлээд ач холбогдолтой учраас одоо нэрийн бүтээгдэхүүнүүд болсон байх тохиолдол байдаг юм байна. За жишээлбэл энэ Intersorb-ыг харж байна. Intersorb бол яг юм 100% хэлбэртэй уламжлалт одоо шохоо гэсэн үг. Ойролцоогоор 3 мм хэмжээтэй өнгөн цагаанаас ягаан руу хувирдаг. За тэгээд 97.5% нь дандаа кальци OH, үлдсэн 3% нь бол натрий OH гэсэн үг. Зөвхөн 5 литрийн хэмжээтэй үйлдвэрлэдэг ийм шохоо байх нь байна. За энд бол илүү нарийн харуулж байна. Ойролцоогоор бид нар яг ийм бүтцтэй байх хэрэгтэй гэдэг заалтууд бол байдаг. Тэр нь болохоор эхнийх нь ойролцоогоор 75-аас 80% нь кальци OH байх хэрэгтэй. За тэгээд 15% нь бол ус байх хэрэгтэй. 13-аас 20% нь бол заавал устай байж энэ шаталцсан урвал явагддаг юм аа. Буюу хит хуурай шохоо байж болохгүй гэсэн үг. За тэгээ индикаторууд байдаг бахана, катализаторууд байдаг бахана. За нэмэлт бүтээгдэхүүнүүдийг бас хийж болно гэх мэтчлэн. За энэ Spirosorb-ыг харуулж байна. Энэ Intersurgical компани бүтээгдэхүүн. За 1997 оноос хойш хэрэглээнд гарсан 5% зилайтыг агуулж өгчөөрөө энэ илүү ингээд чигийг зохицуулж өгч идэг гэсэн үг. Тэгэхээр энэ одоо шохооны ач холбогдол нь юу вэ гэхээр low flow буюу одоо бага урсгалтай 1 литр минутаас бага урсгалтай явж байгаа тэр унтуулга дээр бол жигд хийн урсгал явагдаад одоо карбоксигемоглобин үүсгэж сэргийлнэ гэсэн. Яа тэгэхээр хит хуурай тэгээд одоо эргэн одоо угаараа хийгээр амьсгалуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой байдаг учраас энэ нэлийн одоо бага урсгалтай явах сонирхолтой болол Spirosorb-ыг бас сонгох боломж байгаа маань. Энэ нь цагаанаас ягаан руу шилждэг бөөрийнхий хэлбэртэй ийм шохоо байдаг бахны. За энэ 5% зилайтыг агуулснараа илүү жигд урвалыг явуулна гэсэн үг. За low flow sorb гэж байгаа. За энэ нь бол бүр 7.5% силика агуулж идэг. Тэгэхээр илүү одоо чигийг зохицуулж өгнө. За дээрэс нь CO2-тэй урвалд орохгүй бусад одоо маш бага тоосон одоо даст буюу маш бага байдаг. Тэгэхээр тийм тохиолдолд болон чигийг зохицуулах, за карбоксигоор угаараа хийхээр эргэн амьсгалуулахгүй байх, хит хуурай зохицлыг бол бүрдүүлэхгүй гэх мэт ач холбогдолтой. За энэний өнгө нь бол ногооноос тод ягаан руу хувирдаг. Тэгэхээр нэлийн одоо өөр
байдлыг хангахын тулд ингэж хурилыг нь бол ялгаатай болгож өгсөн байт юм байна. За 7.1 сода лаймыг хэр удаан хэрэглэх вэ? За энэ бол мдэггүй жилийн эмч нар, сувилагч нарын дунд бол нэлээд чухал асуулт болж байгаа нь. Яа тэгэхээр одоо 3 хоног хэрэглэх тэгээд нэг өдрийн дотор одоо солих гэх мэтчлэн маш олон тохиолдол бол байдаг. Тэгэхээр энэ нь юунаас хамаард юм бэ гэхээр нэгдүгээрт агуулгах савны хэмжээс хамаард юм байна. Дараа нь хийн урсгалаас хамаарна, тухайн өвчтний метаболизмоос хамаарна, вентиляторын тохируулгаас хамаарна. Энэ дөрвөн хүчин зүйлийн нөлөө сода лайм буюу шохог хизээ солих юм, яаж солих юм, яагаад шохоо заримдаа их, заримдаа бага зарцуулагддаг байгаа гэдэг зүйлүүд бол хариулт өгч чадна. За эхнийх нь бол тухайн сода лайм буюу одоо шохоог агуулж байгаа савны хэмжээ. За тухайн унтуулгын аппарат дабл канистртэй байна уу, сингл канистртэй байна уу? За жишээлбэл дабл канистртэй байх нь бол илүү удаан хэрэглэгдэнэ. Яа тэгэхээр давхар байдаг учраас. За тэгээд канистр нь тухайн унтуулгын аппаратын канистр нь том байна уу, жижиг байна уу гэдэг нь бас чухал. Мэдээж том байх тусмаа илүү их шохоо орно. Тэгэхээр химийн ургал бол явхад одоо удаан хаалганы үед ч юм уу байхад бол илүү удаан ашиглагдаад явах боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр нөгөө том канистртэй авах тусмаа илүү их хэмжээгээр агуулна гих мэтчлэн энэ нь савны хэмжээтэй бас чухал хамааралтай гэдэг юм байна. Хоёрдугаарт хийн урсгал маш чухал. Тухайн эмч бага урсгалаар явж гин үү, өндөр урсгалаар явж гин үү гэдг нь аягүй чухал. Хэрвээ бага урсгалаар явж байгаа тохиолдол буюу одоо орчин үеийн аппаратууд бол дандаа бага урсгалаар явахад бол боломжтой вентилятортай болсон гэсэн үг. Тэгэхээр ийм тохиолдлууд бол хийн урсгал бага явах тусмаа сода лайм их хэрэглэгдэнэ. Хийн урсгал өндөр явах тусмаа буюу 3-аас дээш болоод ирэхээр сода лайм бол бага хэрэглэгдэнэ гэсэн санаа. Тэгэхээр тухайн унтуулгын аппаратын дээр бага урсгалаар олон цагийн хаалгаа орсон тохиолдолд бол доорх солих нөхцөл бол бүрдэж болно гэсэн үг. За дээрэс нь тухайн өвчний метаболизм, за бицэн цалцсан ацетозтой байна уу, алкалозтой байна уу гэдэг бол маш чухал ач холбогдолтой. Тэгэхээр бидний одоо эцсийн бүтээгдэхүүн бол дандаа C2 байгаа. Тэгэхээр тэндээс C2 их ялгарч байгаа хүн байгаа дээ нү яаж ин гэдгээс хамаарат сода лаймыг хэрэглээ хамаарна гэсэн үг. За дээрэс нь вентиляторын тохируулгатай хамааралтай байдаг. За мэдээж энэ бол мөн шууд тухайн эмч яаж удирдах байгаа, яаж аппарата тохиулсан гэдгээс бол хамааралтай байгаа. За хизээ сода лаймыг солих вэ? Нийт сода лаймын өнгө нь бол 50-70% өөрчлөгдсөн байгаад бол сольдог. Энэ нь бол яг орж байгаа C2-ыг хэмждэггүй аппараттай үед бол тэгж солино гэсэн үг. За одоо бол орчин үеийн аппаратууд бол FiCO2 буюу орж байгаа C2-ыг хэмждэг байгаа. Энэ нь хэвийн хэмжээнд 3-аас 5 мм мөнгөсний багантай байдаг. Энээс дээш болох юм бол ер нь солих хэрэгтэй. Тэгэхээр энэ дээшээ одоо ойролцоогоор 4 гээд стандарт аларм тавигдсан байдаг. Тэгээ 4-өөс дээш болох юм бол солих гээд аларм дуурна. Тэгээд сода лайм руу харахад өнгө нь хувираагүй байна. Энэ солих шаардлагагүй гэж үзэж тооцож болохгүй гэсэн үг. Яа тэгэхээр тэнд хуурай шохоо эргэлдээд хуурай байгаа учраас тэнд химийн урвал хангалттай явагдахгүй байгаа учраас одоо аларм дуурч байна. Тийм учраас ерөөсөө алийг барих вэ гэхээр FiCO2 монитор дээр ихсэн тохиолдолд бид нэр солих хэрэгтэй гэдэг юм байна. За тэгээд тухайн FiCO2 байхгүй аппаратнууд дээр бол өнгө нь хувирсан. За дээрэс нь хуурай шохоо эргэлдэх нуруу нэлээд эмнэлзүүн шинж тэмдэг өгнө. Тэгээд энэ хуримтлагдсан тохиолдолд дараах шинж тэмдэг өгч чинь. За дээрэс нь амьслаар гарч байгаа энэ тайлс CO2-ийн хэмжээ ч гэсэн ингээд нэмэгдээд эхэлнэ гэсэн үг. Тэгээд ийм тохиолдолд бол эмнэлзүүд эмчид өөрт нь бол төрөгдөл болох боломжтой. За дараах аппаратын дээр бол яг энд харагдаж байна. Ерөөсөө бид нар бол 0 байх ёстой. Тэрнээс дээш 4-өөс дээш 5-аас дээш байх юм бол энд хуурай шохоо эргэлдэж байна. За дээрэс нь хангалттай химийн урвал явагдахгүй байгаа гэсэн санаа. За сода лаймын зохистой хэрэглэх гэж юу вэ? За хуурай шохоо хэрэглэх, за хэд халсан удаан цагаар хэрэглэх, за хэрэгсэн шохоогоо эргэн хэрэглэх гэх мэтчлэн тохиолдлуудад бол хорвоо чанартай байдаг буюу хал алкалин үүсдэг. За дээрэс нь карбон моноксид үүсдэг буюу угаарын хий үүсдэг байгаа. Тэгэхээр эргэн амьсгалаад тухайн цуснд бол карбоксил гемоглобин өсөх тохиолдлууд бол гарч болно. Ийм бол эрсдэлтэй байх нэ. За тэгэхээр хал алкалин үүсээд буюу тухайн шохоо уршуулагчтай уралд ордог гэсэн үг. Тэгээ энэний үр дүнд жишээлбэл одоо севлороны хувьд гэх юм бол уралд ороод компаунд A гэдэг нэгдлийг үүсгэж идэг. Энэ компаунд A нэгдэл нь цуцсангаас цааш
цулцангаас цааш одоо цусны урсгал руу ороод бөөрөнд очиж гэмтэл үүсгэдэг гэсэн үг. Тэгэхээр нефротоксик үйлдэл үзүүлж байна гэдэг маань шууд илт тухайн хүний бөөрөнд одоо асуудал үүснэ гэсэн үг биш юм байна. Макро инжури үүссэн тийм судалгаанууд бол ховор байна. Гэхдээ микро инжури үүсгдэг юм байна. Compound A nucleus болоод тухайн эмчилүүлэгчийн бөөрөнд одоо микро инжури үүсээд байгаа тохиолдлууд гэсэн одоо судалгаанууд байдаг. Тэгэхээр ийм тохиолдолд бол тухайн унтуулж байгаа хүн маань өөрөө бөөрийн асуудалтай байх нь өөрөө эрсдлийг улам нэмэгдүүлэх учраас ер нь содал аймын зохистой хэрэглээ, хуурай шохойг хэд удаан хэрэглэхгүй байх, удаан хугацаагийн хугацаанд хэрэглэж байгаа эсвэл бага урсгалаар олон цаг хэрэглэж байгаа тохиолдлууд бол бид нэр шохоон дээр анхаарах хэрэгтэй юм байна. За зарим одоо маш бага урсгалаар өгдөг орчин үеийн аппаратууд байдаг. Усан энэ нь нэгээс бага урсгалтай 1 литр минутаас бага урсгалтай байгаа тохиолдолд 6-аас 8 цаг тусамд заавал солих гэсэн тохиолдол байна. Яа тэгэхээр бага урсгалаар өгөх тусмаа содал айм их хэрэглэгдэх учраас. За анхаарал